За самцано олонгийн мэрэг нэртэй амсах тавтай байна. За өнөөдөр 4-р сарын мэргийг хийх гэж бодож байна. Зарчлаараа чойн хөдлөд авах. Одоо таны хувьд энэ 4 сард ямар хөө сар болох вэ? Яаж амьдралд те. За ингээд урдтай адил 3 сонголттой даасан харж байгаа сэтгчин татагтаа карта сонгороо. За ингээд сонголт 1 2 3 гэсэн юм дараалал ямар сонголтоо хийж авах завсар болохоор юу одоо бүх хүмүүстээ маш баярлалаа гэж хэлээ намайг дэмждэг тэ өргөлж үздэг анхудаач үзэж байгаа хүмүүс байгаа. Тийм одоо үзсэн дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээ. Амуу одоо тусгаалan баярлалаа гэж одоо хэлэх хүмүүс байна. Одоо YouTube супер тангасаар тулгаадаа болон үнсэлд өөр өмнө нь танд өргөжсөн хүмүүстэй амуу дансаар танд өгсөн амуу миний картыг хөдөлтөж авсан одоо сайхан сэтгэл бүх хүмүүстэй тийм маш их баярлалаа. Одоо та бүхний халуун дэмжлэг надад илүү олон сонирхолтой бичлэг хийхдээ хүчийг тийм эрч хүчээ өгдөг шүү гэж хэлье. Нэг зүйл хүсгэд миний энэ тарот бичлэгүүдийг цааш нь ингээд үнэхээр намайг дэмжмээр байгаа хүмүүс ахын бол одоо тийм надад тийм тусалаад одоо цааш нь ингээд шеэрлээд хуваалцаад өгөөч. Би Facebook дээр ингээд шеэрлдэг. Тэгэхээр тэрийг ингээд цааш нь Facebook дээр хуваалцаж болно. Instagram дээр хуваалцаж болдог би сайн мэдэхгүй байна. Тийм. За ингээд одоо ийм зүйл та бүхнээсээ хүсье. Мөн одоо надад санал хүсэлтээ эхлэхийг одоо хүсэж байгаа хүмүүс ахын бол Facebook, Instagram-ийн мессенжерээр надтай холбоо ярьж болно шүү. За ингээд бичлэгээ эхлэе. 1 2 3 гэсэн одоо ийм дараалал авъя. Даасан харж байгаа сэтгчин татгатаа карта сонгороо. Бичлэгээ зогсоочод тайм сонголтоо хийгээрэй. За 1-р картын зурагтай байна. За 2-р картын зурагтай байна. За 3-р картын зурагтай байна. За За сонголтойсэн бол ингэ эхлэе. За ингээд хамгийн ихний 1-р картыг сонгосон нэмэргийг эхлэе. 4-р сарын ерөнхий хадлаа 4 сарын амархан сар болох гэсэн юм. Та мэрэг хийж байгаа. За энэ карт нь 1-р картанд итгэсэн хүмүүсийн бүх картуудыг зэрэг зэрэг нэгдсэн. За энэ картууд гарсан байна. За ингээд эхнээс нь ингээд тайлбар өгч чадчихна. За энэ 4 сарын уур амьсгал ямар байх вэ гэхлээр зэрэг ер нь бол та нэлээ өөрөө тогтвортой байлгахыг тий одоо энэ сараа одоо тогтвортой одоогийн байдлаа ингээд хадгалах гад тий тэгж нэлээ хичээж магадгүй юм байна тий. Тийм нэг янз бүр болгочих яг энэ хэвээр ингээ байлгах юмсан гэдэг ч юм уу ингээ ямар ч ингээ доктортой байлгахын төлөө та нэлийн зүтгэх байх гэж бодож байна. Тэгээд энэ карт харах юм бол энэ сарын бас нэг одоо уур амьсгал гэх юм бол нэлээ одоо үр дүнтэй ашигтай түншлэл гэх үү ямар нэгэн нөхөрлөл түншлэл тийм ер нь бол тийм бол харилцаа холбоо байна гэж бодож байна. Тэгээ ба юу гэж хэлмэрэндээ хол одоо энэ сард таны одоо нөхөрлөх хүмүүстэй тий ашигтай түншлэл ашигтай нөхөрлөл үр дүнтэй нөхөрлөх юм шиг тий тэр холбоо сүлбээ нэлээд батчих тийм уур амьсгал байна хүмүүстэй тий холбоо сүлбээ батчих тийм нэг юм түншлэл тийм нөхөрлөл чинь айгуу тийм батчих юм шиг иймэрхүү карт байна. Мөн одоо энэ карт харах юм бол энэ сард та нэлээд тийм нууцлаг үйл мэдэгдэх нууцлаг үйл юу гэдэг нууц гэх юм нууцлаг үйл явдал нэг тийм дээвчлэмэнтэй өөрөөр хэлэх юм бол одоо тиймэрхүү явдал гэж болох юм мөн одоо эсвэл эмгтээлэг нэг тийм хархаа хүргэсэн хүн та ингээл хүнийг ингээд ямар нэг тийм хувьд чадвараар нэлээд татах юм шиг тийм
татах эсвэл та тийм хүнд татагдах гэдэг ч юм уу. Эсвэл та өөрөө тийм нэг тийм эмэгтэй нэг тийм одоо хорхоо хөргөснэг тийм татах хувцастай байх гэдэг ч юм уу. Нэг юмрхүү бас. Тийм энерги байна. Нэг нууцлагч юм шигтэй нэг тиймэрхүү. За ямар ч юм бороо энерги гарч ирж байна. Энэ 4 сар тэгээд энэ 4 сар танд одоо ямар асуудал чухал болох вэ гэдэг дээр 2 карт гарт татсан маа. Энэ 4 сар танд ямар асуудал чухал болох вэ гэж. Тийм ер нь бол тийм би чам туслаач ор гэж юм шиг дээр хөөхтөд. Тийм нэг тийм одоо хүнээс тань туслахыг хүсдэг одоо хүмүүсийнхаа тусламжийг одоо нэрлэхэлгүй авах тийм хүмүүсээс одоо дэмжлэг авах нь аягүй чухал гэж магадгүй юм байна. Тийм. За ийм асуудал аягүй чухал болно. Амуу одоо нэмэлт карт тийм татсан чинь ингээд тэр чигээр доошоо ингээд юу гэдэг юм бэ ингээд би ингээд сул архицсан маа 2 карт тахгүй. Тэгэхээр ер нь бол тийм бүх зүйлд ингээд зууралдаад авах хэрэггүй те. Итгэлтэй өөртөө итгэлтэй ах маань бүх зүйлс ингэхгүй болохгүй гэл юм ихгүй энэ сард нэлээд одоо бие сул тавих нь аюул чухал болох юм байна. Тэ ямар нэг юм зүйлдээ зууралдаад байхгүйгээр тийм ингээд өөртөө итгэлтэй байх тий тайвшрал тий зарим зүйлс бол зүгээр л өрнөх ёстойгоор өрнөг гэл ингээд сул тавих тий бие сул тавих юмыг сул тавих иймэрхүү хандлага аюул чухал болж магадгүй юм байна. За ямар ч байсан тань туслах дэмжиж гэж байгаа хүмүүсээс тийм тусламж дэмжлэг байлаа аваараа мó одоо юмнаас нэг зуурдаад харахгүй ер нь сул болдгийн болдгоор олно нэ за одоо тийм ер нь бол зүгээр л өрнөх өстой ороод юмс өрнөг гэл нэг юм сул байх нь тийм эмийг ингэж одоо байгаагаар нь авч үзэх гэдэг ч юм уу те. Тэр зүйл нэлээд чухал аж магадгүй юм байна. Юмтай зурлах хэрэггүй өөртөө итгэлтэй бай тайвшир гэж байгаа юм те. Тэр зүйл аягүй чухал аж магадгүй юм байна. За ингэж жоохон олон дахин нурсан бол уучлаарай би ингэж өөрийн мэдлэг олон дахин нурсан ярьж байдаг. За тэгээд таны эхний 3 картаар ажил үйлс дээр энэ сард ер нь ерөнхий уур амьсгал ажил үйлс юу болох вэ гэхлээр зэрэг тэр нь сонголтноор ирнэ гэж ааш вэ ажил үйлс одоо томоохон сонголт юм уу ямар нэгэн шийдвэр томоохон сонголт шийдвэр хийх шаардлагатай тулгарч магадгүй юм байна. За энийг бол ингэж талий дагаад ихчээд энэ карт авах юм бол ер нь бол одоо уламжлалт арга барил байдлаар биш өөр шин зам мөрхөөр та хайх ч юм уу те өөрөө эсвэл ажил үйлс дээр одоо хуучин арга барилаараа яваад ээж болохгүй болох өмнө нь хэрэглэж байсан одоо арга барилд өрөм журм ойлголтууд тийм сард нэлийн хүчинтэй биш те жоо яваргүй болох ч юм уу те тийм үйл явдал болох ч юм уу хойш нар яваад ээж болохгүй юм шүү дээ гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл болж магадгүй. Тэгээд та сонголтын дээр ирчихэж байгаа юм да. Алийг сонгох, аль замаар явах уу гэдэг ч юм эсвэл ямар нэгэн чухал шийдвэр гаргах тий. Ажил үйлс дээр иймэрхүү үйл явдлууд харагдаж байна. Амун энэ картаа харах юм бол та аюу олон янзын хүсэл, сэтгэл, сэтэл төрөх танд ингэдэм билүү тэгштэй билүү гэл аюу олон янзын одоо боломжуудыг та ингээд өөрөө сэдээд тэр дундаа ингээд тий олон боломж хүсэл сэдэл танд ингээд төрөх. За нэг юмрхүү энэ дундаа сонголтоо хийх болох юм байна л да тий. За ямар ч ажил үйлсний ерөнхий хандлага нэг юмрхүү байна. За тэгчээд орлого одоо мөнгө санхүү ямар байдалтай юм бэ энэ сард. Мөнгө санхүү болохоор зэрэг ингээд таны бодож төлөвлөжсөнөөс бүр нэг шал өөр юм болж магадгүй гинэ. Тийм тэгэхээр зэрэг орлого дээр болохоор зэрэг нэг жоохон ой начлаа. Нэг камер хөдлөд тахшгүй.
Орлого дээр болохоор зэрэг ер нь за зүйчлэмэр юм дээр боцноос өөр зүйл болох тий гинтийн одоо төр орлого гэдэг ч юм уу тий. Үгүй юм надад орж ирэх юм уу гэлтэй одоо тийм гинтийн жижиг шажигтэй гинтийн төр орлого бол байж магадгүй юм байна. Амуу одоо өмнө ингээд үн цэнэггүй болсон ямар нэгэн зүйл ч юм уу эсвэл орлого өгөхөө болсон ямар нэгэн зүйл нь буцаа танд төр ашиг өгч эхэлнэ гинэ. Та өмнө заа одоо энэгүй мөнгө олох байлаа гэдэг ч юм уу те. Тэгээд ингээ авцсан юм чинь өмнө одоо үн цэнэггүй энэ угаасаа ашиггүй гэдэг ингэж ботсон зүйл чинь буцаа танд одоо үр дүн ашигаа өгөх нэг юм хөө бас орлогын юу байж магадгүй юм байна. За тэгээд 3 дугаар ханаг арах юм бол ер нь одоо энэ сард нэлээд одоо мөнгө орлого дээр нэлээд хүлээлт үүсч магадгүй. Уул нь тэнцээс мөнгө орох хэрэгтэй, орж ирэх хэрэгтэй яач ба гэдэг ч юм уу. Ямар нэгэн одоо хүлээлт үүсэх. Тэг ер нь аль орлого мөнгөн дээр нэг тийм өөрчлөлт хувирлт хөдөлгөөн аяга бага байна. Тийм. Бага гэхдээ яг гинтийн жижиг шажиг бол орлогууд байна. Өмнө нь ингээд тий үнцэн гүйж бодчихсан зүйлээс мөнгө орж ирдэг ч юм уу. Эсвэл ингээд таны бодоогүй тэ жижиг шажиг одоо төр орлого бол байна гэсэн юм карт байна. За тэгээд хайрцагын харилцаа эсвэл хайрцаг хамаагүй гэсэн хүмүүс хоорондын харилцаан дээр үзэж байна шүү. За энэ сард хоорондын харилцаа болохоор зэрэг тийм нууц гэдэг хайрцаглын харилцаан дээр үзэж байгаа хүмүүс ахын бол одоо нууц харилцаа ч юм уу эсвэл ингээд тийм харилцаа хүнд одоо мэдэгдэж хэлж болтгоо тийм харилцаа байх гэдэг ч юм уу те. Эсвэл одоо хоорондын харилцаан дээр үзэж байгаа хүмүүс ахын бол ингээд харилцаанд ямар нэгэн сэрэмж болгоомжтой хандах гэдэг магадгүй. За энэ хүнтэй ч та хамаагүй яаж эхэлж мэдж болохгүй шогдчих юм тэгээд нэг жоохон тиймэрхүү те. Мөнхөө зүйл байж магадгүй амуу одоо энэ яг ерөнхий байдлаар хадгалж болох те. Хайрцаг хоорондын харилцаан дээр бас энэ карт гарах юм бол ер нь бол за энэ дээр юу яах юм бэ? Хоорондын харилцаанд сэрэмж болгоомжтой хандах юу онцгүй зүйл баригдахыг намайг миний тэгж оюу гэмдэ нэг тийм онцгүй зүйл нь баригдахыг гэснэг жоо хайц байгаа юм шиг юм карт нь. Тэгээд хоорондын хайрцагтай харилцаан дээр энэ картыг харах юм бол ер нь харилцаагаа ингээд төр одоо жоохон азнаад гэхүү зогсоогоод тий жоохон бодох засах юм байж магадгүй. Гэхдээ энэ хүндээ чинь ингэж бодож ирсэн ч ер нь жоохон одоо ингэдэм билүү гэдэг ер нь харилцаандаа тий дахиад нэг одоо засах бодох энэ үнтэй чи ингэж харж ирсэн чи одоо ингээд өөрөөр өөрчлөлт үзье гэдэг чинь ямар нэгэн харилцаанд одоо төр ингэж зогсоож аваад ингээд бодох засах нэг тиймэрхүү үйл явдал байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд амуу одоо энэ карт гарах юм бол энэ сар та харилцаан дээр жоохон туршлахгүй дах гэж магадгүй. Тийм жоохон туршлага дутах байдал тий ажиглагдаж магадгүй юм байна. За ямар ч зүйл энэ дээр боломжтой ялгаагүй байх. Жохон хэцүү карт гарчлаа. За гэхдээ ямар ч чадсан ад ингэ тайлбарлалаа. За ингэчихэд одоо танд энэ сард одоо таны харсан даасан тэнгэрээс илгээх мессежийг авъя энэ картаар. Энэ болохоор Япон карта И нагарэний норо гэдэг юм карт байхгүй юу? Тэгэхээр зэрэг ингээд нөгөө цагийн урсгал ингээд цаанаас өөрчлөгдөв. Цаанаасаа ингээд болдгоороо болно гэдэг юм карт байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо таны харсан даасан тэнгэрийн мессеж гэх юм бол одоо хэд их бодож эргэлцэх нь одоо юу сайн энергийн урсгал те сайн энергийн урсгалыг бол тасалж болцсохгүй шүү. Тэгэхээр зэрэг бүхнийг одоо хэд хянах гэж орлохоос илүүтэйгээр одоо нөхцөл байдлыг зөндөнд орхиороо цагийн урсгалд мордороо цагийн хэсэг дагаараа гэж тийм. За энэ карт одоо таны харсан даасан тэнгэрийн мессеж. За тэгчээд одоо танд дээд захвас тэнгэрийн мессеж авъя гэж бодож байна. Одоо энэ 4 сард хэрэгтэй танд хэрэгтэй мессеж гэх юм бол лист нь сонс гэнэ. Зүгээр л ингээл өөрийгөө ч юм уу те сонс гэж байна. Тийм үү гоё карт. Сонс. Дээд захвас тэнгэрийн мессеж сонс одоо
оюун санаагаа тий нам гүн байлгаад одоо бүх зүйл одоо тийм байлгаж аваад тий ер нь бол бүх зүйл таны төлөө тий айл хэдийн ингээд зохицуулагдсан гэдгийг тий бидний зөөлөн тийм итгэлтэй ирчмээр тийм мэдрээрэй гинэ. Тийм тэгээд яг яаж тий юмс ингээд биелэх талаар санаа одоо зовхгүйгээр зүгээр л тайван байгаарай гэнэ таны сахиус нэнгэр мессеж тий. Оюун ухаан бие сэтгэлээ зүгээр л тайван байлга тий. Ер нь ингээд тэгээд дотоодоо сонсгож юм лист дот ингээд тэгж чимээгүй тий. За ямар ч сэндээ сахиус нэнгэрийн мессеж юм гоё мессеж байна. Нөө юу санаанд орчлоо дөө. Листэн гэл тэр дөө за тэгчээд за хамгийн сүүлийн одоо таны сонголтын картнаас бас мессеж авч байна. Энэ ингээл яг одоо болж байгаа үйл явдал дээр аягүй анхаарлаа төвлөрүүлж байгаа юм гэдэг аахгүй юу? Одоо яг юу болж байна гээл те элдв янз юм одоо бодохгүйгээр те яг өмнө байгаа юм л харж байгаа юм гэдэг юм карт байна. Тэгэхээр зэрэг танд сонголтын мессежээс энэ сард одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол анхаарлаа одоо төвлөрүүлээрээ. Тэгээд ер нь одоо энэ 4 сард хэрэгтэй мессеж те хит их төлөвлөх өнгөрсөнд гацх нь бол таныг аз жаргалтай байх боломжийг чинь одоо хязгаарлаж тийм болцсохгүй шүү. Ер нь бол амьдралын сорилтууд ч гэсэн одоо өсөлт ухаарл авчрах тийм боломжтой шүү. Ер нь бол тэг эрэг амьдралыг одоо байгаа амьдралаа болж байгаа үйл явдлыг ч юм уу те эрэг өнцгөөс харах нь чухал шүү гэсэн ийм сонголтын картны мессеж байна. За танд хэрэгтэй бол энийг хүлээж аваарай гэж хүсье. За ингээд өндөрлөгийн бүх картаа ингээд тайлбарлаж дурслаа. Тий. За ингээд үнэхээр одоо таарад таалагдсан бол одоо юу лайк хаб тийм мартаараа мөн subscribe хийгээгүй хүмүүс яах бол хийгээрээ үнэхээр таалагддаг бол тий. Тэгээд одоо намайг дэмжих хүсэлтэй бөгөөд та 4 сараа сайнаар зөгнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол нэлээд сул тай байгаар нь 50 гэдэг аюу тийм аачуу тий эмоц хэрэгтэй. Гэхдээ хүмүүс нөгөө зүрх таар аюу дуртай юм хэлээ. Тэгэхээр зэрэг таны зүрх чинь тайван юм байгаар нь хөвлөж аваасаа гэж хүсээд нөгөө тайвшруулах өнгийн тий ногоон зүрх дараараа тий ногоон өнгөтэй зүрх. Тэгэх юм бол та 4 сараа сайнаар бэлэгдэж байгаа бөгөөд намайг дэмжиж гэнэ гэсэн үг шүү. Гэхдээ заавал дарах ёстой биш шарж амшээ дарахгүйсэн чална. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. За ингээд 2 дахь картыг сонгосон юм хэлье. 4-р сарын ерөнхий адил. Ямар хус аргалах вэ гэх юм. За 2-р карт буюу энэ картанд татгдсан. Үгүй. Картуудыг бүгдээр ингээд зэрэг за зэрэг нэг үзье. Тоо. За ямар хөө карт гарсан байна. За ингээд ихнээс нь за эхлээд энэ 4 сар маань одоо ямар хөө одоо өөр амьсгалтаас оруулах вэ? Хараад үзье. За эхнээс ингээд тайл явах юм бол одоо 2-р картыг сонгосон хүн юм байна. 4 сарын өөр амьсгал, ерөнхий өөр амьсгал гэх юм бол тэр нь бол одоо судлах, шалгах тий ямар нэгэн зүйл тий судлах, шалгах, сурах ч юм уу эсвэл ямар нэг ингээд сураад байгаа юм шиг, шалгаад байгаа юм шиг эсвэл дүн шинжилгээ анализ хийх тий эсвэл ямар нэгэн танд мэддэггүй байсан ямар нэгэн одоо нууцыг мэдэх эсвэл нуугдмал зүйлийг тий олох гэдэг ч юм уу ямар нэгэн мэдээлэл хайх олох ямар нэгэн ойлгохдохгүй байсан юмыг та олж мэдэх гэдэг чинь ийм байсан юм шүү дээ гэдэг ч юм уу тий. За ямар ч tas иймэрхүү амьсгал байна. Эсвэл ямар нэгэн зүйл нэлээ сурах хайх ч юм уу тий. За нэг олон үзэж болохоор яг олон үг хэлчих шиг боллоо. За тэгээд өөрөөр та нөхцөл байдал тохиолдол сонсож авах гэж бодож байна. Тэгчээд дараагийнхан бахад юм бичих цаас. Ер нь 4 сард нэлээд бичих хэргийн гэрээ бичих цаас ч айгүй байх ч юм уу тий. Тиймэрхүү ажил хэрэг айгүй байх ч юм уу.
бичиг хэргийн ажил хийх. Тийм. Мэйл тэ захиа учраас одоо мэйлсээ шалгах гэдэг ч юм уу. Ямар нэгэн тиймэрхүү зүйлүүд аягүй байна. Тийм. Бичил хэргийн гэрээ цаас иймэрхүү ажил их байх. Ямар нэгэн зүйл олж мэдэх, шалгах, судлах тий. Ямар нэгэн одоо зүйл одоо бичиг цаас тань дээр ирэх гэдэг ч юм уу тий. Гэрээ хэлцээр ийм бичиг цаас янзлах. За ямар ч бас нэг иймэрхүү уур амьсгал байна. Яг зүгээр уур амьсгалыг гаргаж авахар тий. Тэгчээд энийг харах юм бол бас л нэлээд одоо энэ 4 сар ажил ихтэй авах гэж бодож байна. Ажил ихтэй гэх үү ер нь гэдэг хөөцөлдөө хийх юм ихтэй. Одоо толгой үндээс авах юм нэг ингээл нэг хийгээл нэг мэрэл нэг одоо юу гэдэг те нэг тийм ажил ихтэй баг толгой үндийг завгүй одоо нервээ заах ажил хийх гэдэг ч юм уу те. За ямар ч ясан юм нэлээд завгүйгүй айгүй олон жижиг шажиг юмд те одоо мэдэрлээ зарсан те толгоо зарсан юм шиг. За иймэрхүү одоо уур амьсгал байна. Тэгчээд одоо энэ 4 сард танд ямар асуудал чухал болох вэ гэх юм бол ямар асуудал ер нь чухал болоод ирэх вэ гэх юм бол new beginning нөгөө ер нь бол ингээд харах юм бол энэ хүүхд ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хөөгөө ингээд айгу хинэггүй авчиж байгаа. Түнхэт нь одоо хойноос нь ингээд харж хандж байгаа тий. Сахсан ингээд юм гоё карт байна. Тэгэхээр зэрэг тэг 0 гэж юм тий. Эхлэх хэрэгтэй юм шиг байна. Тэг ер нь бол тэргэлцэхгүй урагшлах хэрэгтэй болж магадгүй юм байна. Энэ одоо тийм 4 сард тий. Тэгэхээр та магадгүй одоо эрсдлээс айгаад тий тэргэлзэж байж болох ч ер нь бол одоо сахиус нэнгүрд алдаж байгаа учраас сахиус нэнгүрд одоо таныг хамгаалж байгаа тул одоо зоригтой байхыг тий сануулж байна. Тий одоо зоригтой өөрөө өссөн юу тий шин эхлэл ч юм уу тий одоо зоригтой байгаараа ард чинь тий сахиус нэнгүрд таныг бол хамгаалж байгаа шүү гэд. Тиймэрхүү зүйл аягүй чухал. Одоо та аягүй зоригтой хөдлөх одоо юмдаа зоригтой байх энэ асуудал аягүй чухал болж магадгүй юм байна. Энэ карт нь бол итгэл, өөдрөг үзэл, адал явдал, шин зам одоо нэгдэж байгааг тэгээ харуулдаг ийм картаа 0 тий. Тэгэхээр зэрэг 4 сар таны хувьд бол өөрчлөлт авчрах, шин хаалга нэгдэж эхлэх тийм сар болж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг тий одоо юмдаа зоригтой байгаараа. Өдрөг байгаараа зариг өдрөг хоёр хэрэгтэй гэж ашиг энэ юм хөө зал одоо чухал болж магадгүй мэн. За тэгчээд за энэ картаас нэмэлт картаар авсан. Энэ 4 сар танд юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь аль жинхэнэ өөрийгөө нээх гинэ. Таны ингээд тархинаас чи ингээд айгүй олон юм гараад байхгүй ингээд дэлгэрээд байгаа байхгүй. Жинхэнэ өөрийгөө нээхтэй илэрхийлэх өөрийгөө яг өөрийнхөө илэрхийлэхтэй хүний дээр авах тий. Тэгэхээр олон талт одоо чанараа хүлээн зөвшөөр. Та ганцхан хүн бол ганцхан юм хийгээл чаддаг байдгүй. Айгүй олон юм хийж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ хүмүүс хөвчлээ өөрийгөө нэг юмд одоо барьж хөвөлдөг байхгүй. За би эмч гэсэн л эмчээр явна гэдэг чинь одоо эмч байгаа юмыг л яадаг. Тэгэхгүй эмч ясан ч гэсэн бас өөр юмд тий аваасаа чадвартай гэж болно тий. Одоо гэх мэтлээ ямар ч ясан та жинхэнэ өөрийгөө нээх энэ сард те муу жинхэнэ өөрөөрөө илэрхийлэх олон талт чанараа те хүлээн зөвшөөрөх гэсэн нэг тийм карт ахгүй утгатай те. Тэгэхээр тан дээр сайн харах юм бол юу гэж гарч ирнэ гэхээр зэрэг жинхэнэ төр төрхөө нуухгүйгээр ил гаргах та юу чаддаг яадаг те. Тэгээ одоо бусдын тэг хүлээлтэнд одоо тэг нийцүүлэх гэж одоо тэг битээ өөрийгөө бариараа тэг өөрийн үндснээ тэг ухамсарлан илэрхийлэх нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тийм. Ямар ч өөрийнхөө жинхэнэ дүр төрх одоо жинхэнэ юу чаддгаа одоо битээ тийм угаараа гэж ах шиг байна.
энэ зүйл одоо энэ сард аягүй чухал болж магадгүй гэсэн юм хоёр картаар за нэмэлт мэдээлэл. За ингээд одоо таны ажил үйлээс орлого хооронд харилцаа буй хайр сэтгэл дээр карта татсан байна. За ингээд за ажил үйлс болохоор зэрэг ажил үйлс болохоор зэрэг ер нь бол таамаглаагүй энэ хонгод зам буруу гарсан тий. Таамаглаагүй өөрчлөлтийн нөлөөнд тий автаж магадгүй гэсэн байна. Гинт одоо ерөөс таны бодоогүй тий таамаглаагүй байсан ажил үйлсээр чинь тий таамаглаагүй байсан өөрчлөлтийн одоо нөлөөнд автах тий. Та ерөөсө бодоогүйс өө юм болох юм уу гэлтэй нэг тиймэрхүү зүйл наа. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол тийм энэ 4 сард ажил үйлс бол ямар нэгэн байдлаар одоо өөрчлөгдөхөөс хувирхаас тий өөр аргагүй байдалд орох. Гэхдээ тэр нь бол гинт биш юм байна. Тий аажмаар тийм одоо нөхцөл байдал одоо энэ 4 сард орох тий. За ер нь ингээл ажил үйлс ингээд өөрчлөгдөх юм байна, хувирах юм байна. Ингээ өөрчлөгдөхгүй болохгүй мэн гэдэг зүйлийг таажмаар одоо тийм мэдрэх тий. Инглээр гинт болчихж байгаа байхгүй. Тэг ер нь бол нэг гинт бол биш. Гэхдээ ямар ч сан аажмаар тийм одоо өөрчлөгдөх тийм нөхцөл байдлаар орж магадгүй ажил үйлстэй. Тэгээд ажил үйлсээр энийг ингээ харах юм бол тийм нэг жоохон яг энэ миний ажил юу болох гээд байна? Миний ажил үйлсээр нь цааш яах гээд байна гэдэг чинь нэг жоохон тодорхойгүй байж магадгүй. Тийм танд тэгээ нэг жоохон гонигтай мэдрэмж ч юм уу те. Өө яагаад ингэж өгдөг ч юм жаа тиймэрхүү юу яж магадгүй. Гэхдээ энэ дээр шинэ эхлэл энэ гэсэн болохоор яг уу 4 сард л ингээл цааштай ингээд те юмс өөрчлөгдөх магадлал өндөр болохоор зэрэг энэ 4 сард л зөвхөн жоохон тэгж мэдэрч магадгүй байна. За ямар ч байсан ажил үйлс. За ингээд одоо орлого санхүү мөнгөний асуудал. Санхүү мөнгө орлого юу болох нь 4 сард болохоор зэрэг тийм нэг жоохон өөр ч юм уу ямар нэгэн банкнд юм төлдөг ч юм уу те өөр ч одоо ч юм бидээ баг банкнд өргөө ямар нэгэн байшин сууцны одоо юу гэдэг сар болгон төлдөг одоо юугүй хүн гэж баг байхгүй байх л та. Ямар ч тиймэрхүү юмнууд бол байна. Тийм нэг газар дандаа ингэж тэ одоо өөр ч юм ямар нэгэн зүйл ингэ төлж яддаг те. Тэр бол байна. Байрны зээл ч юм машины зээл ч юм уу юу ч хэдэн те ямар нэгэн зээл өөр байгаад байгаа байхгүй те. Тэрийг бол ингэ төлөх тийм зүйл бол байна 4 сард. Тэгчээд энэ дээр тэрийгэ төлөхтэй жоохон хойрог хандах гэдэг юм магадгүй байна. Тийм төлөлт жоохон удаасгах ч юм уу тийм үү жоохон хойрог тийм жоохон тийм хандлага байна. Энэ дээрээ анхаараарай. Тэгчээд энийг харах юм бол ер нь бол мөнгө санхүүгийн байдал дээр та бодит байдлыг бол олж харах юм байна. Ингэсэн биз тэгээд ямар нэг юмны учир олдно. Тийм яг санхүүгийн бодит байдлыг яг бодитоор нь та олж харах. Одоо нүд чинь нэгддэг ч юм уу ингэм биш тэгдэг ч ямар нэгэн бодит байдлыг олж хараад тэрний шалтгааныг нь тий хайгаад ер нь тодруулж магадгүй юм байна. Тий ер нь юунаас ороод мөнгөний дутагдал ч юм уу тий ямар нэг мөнгө ингээд урсаад исэн тий тэрнийхээ мөнгөний ямар нэг асуудлынхаа шалтгааныг аюу тодорхой болгох юм байна. Ийм байсан биш өдгөл ингэчигээ тий ямар нэгэн одоо бодит мөнгө санхүү бодит байдлаа олж хараад тэрийгэ тодорхой олгоод ингээд цаашдаа явах. Ийм бол магадлал байна. За тэгчээд хүн хоорондын харилцаа буюу хайр сэтгэл буюу хүн хоорондын харилцаа. Хайр сэтгэл хамаагүй гэсэн хүмүүс хүн хоорондын харилцаан дээр үзэж болно. За ямар ч хүн хоорондын харилцаа дээр бол хазар ер нь нэг тийм үр дүнгүй юм шиг ашиггүй юм шиг нэг тийм харилцаа үр дүнгүй нэг тийм жоохон тиймэрхүү байсан харилцаанаас бол хэцүү байсан те яах гэдэг мэддэг ингээ таныг ингээд яхаа мэдхгүй зовоожсэн ч юм уу жоохон иймэрхүү харилцаа байсан бол тэр бол нэлээд сулрна тийм гайгүй болно одоо ангиж тэрнээс ангижирна гэх юм уу те ангижирна
Тэг ер нь онцгүй, саадтай онцгүй байсан байдал зөөлрөхтэй харилцаа, зөөлрөх, сулрах, ангижрах гэдэг. Тэгчээд энэтэй хамт ингэ унших бол ер нь бол хоорондоо харилцаа буюу харилцаа жоохон хоёр тал хоёул одоо идэвхгүй гэх юм уу, идэвхэн сулрах ч юм уу. Тийм харилцаанаасаа ингээд нэг нь одоо сугарч гарах гэдэг ч юм уу, тэгвэл нэг тийм байлгах ч юм уу, нэг тийм идэвхгүй тийм огор амьсгал байна. За тэгээ энэ картыг харах юм бол ер нь бол жоохон хүн орондын харилцаа буюу харьцагтал дээр онцгүй байдлаас та өөр ингээд зайлсхийх юм байна. Бүр онцгүй байдал авах гэсэн бол тэрнээс заа тэгвэл ингээд болчих гэдэг ч юм уу, одоо тийм онцгүй байдлаас та өөрөө зайлсхийж чадах. Тийм сэмхэн ингээд холдох, сэмхэн сугарах гэдэг ч юм уу тийм. За одоо битэрээ харилцаа иймэрхүү болох гэж байгаа юм чи ер нь жоохон энэс зайлсхийгээд ингээд хичээгээд айгу ямар нэг онцгүй зүйлээс сэргийлж зайлсхийж бол чаднаа гэсэн юм карттай. Чадах магадлал өндөр гэсэн тийм. За ингээд одоо ажил үйлс мөнгө санхүү хоорондын харилцаанд нэг ерөнхий уур амьсгалыг ингээд уншлаа. Яг нөгөө 7 хоногийн мэр гэж байгаа болохоор зэрэг нөх одоо юу унссангүй гүнзгийтэй. Ерөнхийдөө нэг юмрх байна. За тэгчээд танд энэ сард одоо харсан даасан тэнгэрийн мессеж гэх юм бол тийм юм айгу ингээд гарт баригдахуйц нүдэнд харагдахуйц те юм тодорхой болгох гэсэн юм зөвлөгөө энэ. Одоо таны харсан даасан тэнгэрийн мессеж гэх юм бол тодорхой зорилго тавигнаа ингээд бүр амар тодорхой те. Тодорхой зорилго тавиараа ингээд та яг юу хүсэж байгаагаа тодорхой болгоороо учирндээ одоо таны бодол айгүй хүчтэй одоо тэнөлөө үзүүлж тий бодит зүйл болгож хувиргаж чадна гэж юм байна. Тамарчсан та ингээд амьдралынхаа зорилго юу хүсэж байгаа тий тэрийг амар тодорхой тавих юм байна. Хийсвэр зорилго биш тий. Одоо энийг чиглээд ийм болно ингээд ийм ажил хөдөлтэй гэдэг ч юм. Тэгэх юм бол тэр бодол чинь энэ сард хүчтэй учраас айгүй хурдан тий бодит болгож чадсан шүү гэсэн. Ямар ч гэсэн юм айгу тодорхой болох юм байна. Зорилгоо юм л тий. За тэгчээд сахиус тэнгэрийн мессеж. Танд энэ сард хэрэгтэй сахиус тэнгэрийн мессеж. Энерги ер нь бол энерги тэнцвэржүүлж тий цэвэрлэх шаардлага байгаа бол энэ карт сануулж байна. Тий энерги ажил гэдэг. Та өөрийн энергийг зөв урсгалд оруулснаар одоо бие сэтгэл, оюун ухаан ухаандаа тийм эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадсан шүү. Тэгэхээр зэрэг ямар нэгэн хурд 7 урд гэхдээ 7 урдны айл нэг юу ямар байна те тэрийг жоохон юу яагаад одоо хурдүүдээ засах уу ямар ч байсан энерги ингээд зөв урсгал оруулаараа гэсэн байна. Тэр нь бол өөрийн дотоод хүчээ мэдэрч эрч хүчээ зөв тий урсгал оруулах нь энэ одоо 4 сард аягүй чухал юм байна. Тий агаар салхинд гарах уу ямар ч байсан энерги цэвэрлээрэй гэж яг яаж цэвэрлэх ёстой. Тэр нь бол жоохон агаар сайтай газар гэдэг ч юм уу эсвэл тийм бодлоо ингээд эргээр өөрчлөхтэй энэ ч гэсэн бас тийм энерги цэвэрлэгээ болдог. За нэг тиймэрхүү зөвлөлүүд хийж өөрийнхөө энергийг зөв урсгалд нь оруулаарай гэсэн байна. За тэгчээд ингээ бүх картуудаа уншаад дуусчих шиг ингээд хамгийн сүүлийн одоо таны сонголтын картнасаас танд энэ 4 сард хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Тийм ингээд за энэ болохоор зэрэг энийг харах юм бол нөгөө өгөө аваа тэнцрийг хадгалах тухай юм картахгүй. Ер нь бол тэг өөрийнхөө өгөө аваа хүнд юу ч танд хүн туссан бол та туслана гэж юм уу? Эсвэл та туссан бол одоо тэр хүн тусламжаас аавна гэж юм. Ямар ч байсан өгөө аваагийн тэнцрийг энэ сард хадгалаараа амуу та бусдад ингээ өгдөг шигээ бас өөрөө ч гэсэн тийм тусламж авах тийм одоо хэрэгтэй шүү гинэ.
та энэ сард жоохон ажил өсөж жоохон мөнгө орлого жоохон тиймхэн байх юм бол одоо бусдаас тийм тусламж та ч гэсэн өмнө нь аяг тусалж байсан байна л да. Тэрэн шигээ бусдаас тусламж тийм авах тийм эрэхтэй шүү гэж иймэрхүү зөвлөгөө өгч байгаа шиг намуу одоо амьдралын жижиг шажиг тийм жижигхэн цаас орсон зайг баярлаад байгаа хгүй нөхөө. Тэг ер нь бол амьдралын одоо жижиг шажиг аз жаргалыг анзаарах тийм тэр зүйлээ энэ 4 сард аягүй хэрэгтэй юм байна. Гой нарлаг өдөр нартай өдөр ямар гоё юм бэ гэдэг ч юм уу. Тэг ер нь хүмүүсийн жижиг шажиг гэлтгүү танд өгж байгаа дулаан дугаар амьсгалыг ч гэсэн ингээд тийм мэдрээд тий. Ер нь ингээд амьдрал болж байгаа жижиг гэлтгүү аз жаргалыг олж хараараа тий анзаараараа гэсэн байна. Муу одоо юмд аягүй талархалтай байх хэрэгтэй байна. Тий талархалтай байх нь тий хүн ингээд амьдралд жижиг шажиг зүйлчсэн хамаагүй айгүй талархалтай онцгүй зүйлч гэсэн тий ийм тохиолдсноор одоо гэдэг айгүй хэм ойлголоо гэдэг ч юм уу тий ингээд жижиг шажиг зүйлч хамаагүй ингээд талархалтай байх тусам илүү их одоо хүний сэтгэлж мөсгөө бол аз жаргалыг бол тийм татдаг юм байна. Ойлголоор аз жаргалыг өөртөө ингэж татдаг юм байна л да. Хүн юм талархалтай байх тусмаа өөртөө илүү сайн зүйл аз жаргалыг татна гэсэн. За иймэрхүү мессежүүд их танд өгч जैन. Тэгээд энэ дундаас аль нь танд те яг хэрэгтэй тэрийгэ хүлээж аваарай. За ингээд бүх картуудаа тайлбар дуслаа. Үнэхээр те 4 сарын одоо 3 дахь карт сонгосон минь таалагдсан бол лайк тарах бит мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол таны 4 сарыг одоо сайнаар бэлэгдээд энэ хүн дээр юун дээр гарсан те сайнаар бэлэгдээд за таныг энэ сард одоо сахиус нэнгрүүд айгуу томоор одоо харж үзэх ивэх болтугай гэж тэнцүү одоо бэлэгдээд сахиус нэг одоо далавчтай сахиус нэнгрийн юмор тараараа энэ далавчтай тийм байхгүй бол зүгээр шууч юм ямар нэгэн далавчтай зүйл яаж болно. Зэн хөдөлсөн уучлаарай. Тийм. Гурдаа биш уучлаарай чинь 2 дахь карт шүү дээ. Тийм. 2 дахь карт сонгосон. Та өнөхөр намайг дэмжих хүсэж байгаа хүн болон одоо өөрийнхөө 4 сарыг санаар бэлэгдэх гэсэн хүн бол одоо энэ 4 сард одоо сахиус нэнгрүүд ивэл аяг байх болтугай гэж тэрөөгөөд сахиус нэнгрийн тиймээс дараараа тэгэхээр заавал дарах ёстой шаарч юм шүү. Дарах байсан чална. За ингээд одоо өндөрлөө. Одоо энэ өртөл үзсэн намайг одоо сонирхож үздэг, дэмждэг, анхудаа үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа юм шиг өртөл. Баяртай. Бай бай. За ингээд 3 дахь карт сонгосон мэрийг эхлэе. 4 дугаар сар нь ямар хөө сар болох вэ таны хувьд? За хамгийн сүүлчийн буюу 3 дахь карт сонгосон нэмэрхий бүх картуудаа зэрэг нэгэдчихье. За ийм картууд гарч ирсэн байна. За ингээд хамгийн ихнээс нь одоо 4 дугаар сарын уур амьсгалыг 3 дахь карт сонгосон. 4 дугаар сарын уур амьсгал нь болохоор өөр нь маш гоё картууд гарлаа гэж бодож байна. Тийм энэ нөтлийн шоу байхгүй юу? Тагруу тий. Ингээ арах юм бол нисээд бүр явах гэж байгаа биш ингээ гэртээ юм аа та 4 хүүхдээ өсгөөд байгаа биш ингээ санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь 4 сарын уур амьсгал гэх юм бол ер нь одоо хүүхдтэй боловсрол олгох ч юм уу эсвэл хүүхдүүдтэй ажиллах тий боловсролын салбарт ажиллах ч юм шиг ямар нэгэн хүүхдтэй та эсвэл өөрийнхөө хүүхдүүдтэй нэлээд тулж ажиллаж магадгүй эсвэл ямар нэгэн хүүхд боловсрол гэдэг байхгүй тиймэрхүү одоо газар ажилладаг ч хүмүүс ээж магадгүй эсвэл та өөрөөсөө одоо юу гэдэг мэдлэг доогуур хүмүүст ч юм уу эсвэл ингээд хүмүүст те та ингээд зааж сургах тэдрийг одоо асран халамжлах ч юм шиг яг ээж чинь ингээ хандж байгаа ч юм шиг иймэрхүү уур амьсгал байна. Муу одоо гэр бүлээрээ ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох ч юм уу эсвэл та гэрээсээ ямар нэгэн үйл ажиллагаа хийх ч юм уу эсвэл та ингээд одоо хүүхдтэй холбоотой
Эсвэл ингээд яг ингээд хүүхдэд зааж байгаа юм шиг хүмүүстэй хүмүүс зааж өгөөд одоо ээжийг ханддаг ч юм. Ямар ч гэсэн нэг ийм уур амьсгал байна. За тэгээд за хоёрдугаар карт энэ уур амьсгал болохоор зэрэг тий ер нь бол таны сүнслэг чадвар дээшлэх юм шиг одоо юу ч юм бэ? Зүүн сайн сүнслэг зүйл сонирхох эсвэл таны одоо эмгтээлэг нэг тийм одоо юу гэмдэ шидийн юм шиг одоо тийм эмгтээлэгнийх гоё тийм чанар ч одоо айгу олон хүнийг тий өөртөө татах олон хүний одоо анхаарлын төвд тий айгу олон хүнийтэй анхаарлын төвд орох гэдэг ч юм уу. Эсвэл энэ сард та одоо бүтээлч гоо сайхан бүтээлч ажил ч юм уу эсвэл гоо сайхан эсвэл урлагийн ажил ч юм уу тий зүүн сайн хурц байх сүнслэг зүйл сонирхох нэг иймэрхүү тал руу явчихад байгаа байхгүй тий. Иймэрхүү нэг уур амьсгал байна. Тий. За тэгчээд тийм бас айгуу тийм өвөрмөц тийм байдлаар ойр тойронд таны ойр тойронд хүмүүс цугларах та анхаарлын төвд орох ч иймэрхүү зүйлээр гарч магадгүй. За тэгээд за энэ картыг харах юм бол ер нь энэ сард танд аз сэмэр бол байх нэ. Тийм. Танд одоо таны одоо айгу азтай байх нь тийм. Энэ сард таны хэрэгтэй үед чинь хэрэгтэй юм чинь ингээл гинт гараад ирнэ гэдэг ч юм уу тийм нэг тийм азтай. Тийм аз хэмэр сайн байх. Скол санаандгүй тийм азууд орж ирэх тийм ямар ч ясан азийн клоба гэдэг авч гарч ирсэн байна. За ингээд энэ сарын уур амьсгал их гоё яах нэ. За тэгээд энэ сард танд юу чухал болох вэ? Ямар асуудал аягүй чухал. Ямар асуудал дээр тийм одоо санаа тавих хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Тэгэх юм бол тийм асуудал гоё карт гарсан байна одоо. Энэ 4 сард танд юу чухал болох вэ гэх юм бол ер нь бол бусдын дэмжлэгийг хүлээн авах тийм ганцаараа биш бусдтайгаа хийгээд байгаа. Бусдын дэмжлэгийг хүлээн авах та ганцаараа биш те одоо таныг хайрладаг, халамжладаг хүмүүс л ойр тойронд ч байгаа те. Энэ 4 сард одоо за зүйлсэл энэ 4 сард аз жаргал авчрах үйл явдлууд тий хүмүүстэй холбоотой сайхан одоо мөчүүд тий ирэх тийм төлөв бол хааж ийлгэж чинь их гой аз жаргалтай тий зураг байна. Тэгээд одоо юу чухал болох вэ гэх юм бол сэтгэлээ нээлттэй байлгаад эдгээр сайхан хором тийм мөчүүдийг тийм бүрэн тийм мэдрээрээ гэсэн байна. Энэ зүйл аяг чухал болж магадгүй. За тэгчээд бас нэмэлт картаар за өөрөө чухал болох вэ гэсэн чинь энэ хүний ингээд цаана ингээд хамгаалтанд тавцсан байгаа байхгүй ингээд том өөрийнх нь таартааж авдаг тэнгэрүүд нь тий шүтэж биширдэг одоо зөөлүүд нь тий ингээд хамгаалт тавцсан. Тэгэхээр 4 сард одоо таны ойр тойронд одоо хамгаалагч тийм эрч хүч бол хүчтэй байна. Ямар нэгэн те эрч хүч бол хүчтэй байна. Тэгээ энэ нь бол таныг одоо сахиусан тэнгэр ч юм уу, таны харсан даасан тэнгэр ч юм уу удирдагч те одоо таны харсан даасан тэнгэр, сахиусууд ч юм уу эсвэл одоо тийм зүйлүүдийн одоо тэнгэрийн хамгаалалт одоо нэлийн хүчтэй байгааг тийм илэрхийлж магадгүй мó одоо тийм юмд итгэдэггүй хүмүүс ахын бол ер нь тийм бодит амьдрал дээр бол таны хажууд одоо таныг хамгаалах ихтгэл хүмүүс бол байна гэсэн тийм утгаар гарч иж магадгүй замарч байсан. Ийм хоёр утгаар тайлээ. Тэгээ ер нь бол энэ карт ингэж хараад байхад яаж харсан те одоо таныг хамгаалах хүчнүүд тийм ажиллаж тийм байгаа тул айцаа ингэ тоош нь тавиа тийм амар амгаланг тийм мэдрэх нь айгүй тийм чухал асуудал болох хаа гэж байна. Тийм safety тийм тэгээд аз хамгаалагч protection. За ямар ч гэсэн гоё карт гарсан байна. Харсан даасан тэнгэрийн хамгаалалт хүчтэй байгаа юм шиг санагдаж байна. Тиймэрхүү зүйл итгэдэггүй хүмүүс ахын бол яг та яг одоо бодит ертөнцийн та одоо хэцүү үед тэ төрөнд гарч ирсэн ямар нэгэн одоо тос олхон гарч ирдэг ч юм уу ер нь
таныг хамгаалж тэ юу хайрлах юм байна гэсэн үг. За тэгчээд за ажил үйлсрээ оръё. Ажил үйлсрээ бас их гоё карт гарсан. Та ямар ч ясан одоо ажлаа улам сайжруулах гад өшөө жоохон том зорилго тавьдаг ч юм уу. Ямар ч ясан ажлаа улам сайн болохын тулд ер нь бол юу өндөр зорилго тавих ч юм уу. Эсвэл нэлээд ажлаа сайжруулах, нэлээд оролдлого хийн гэсэн байна. Ажил үстэй та өөр аяг хичээх хэмээн ордлого хийн амун. Тэгэхээс гадна одоо ер нь бол ажил үс сайн тишээ иргэнэ гинэ. Тийм. Ер нь ажил үс аягүй тийм саадгүй пам гэлтэй. Саадгүй явагдах амуу. За яг тухайлж хэлэх юм бол одоо юу гэдэг юм. Хэрэг ямар нэгэн одоо юу гэдэг дэлгүүр ажилладаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн одоо бизнес хийх хүн байх юм бол ингээд захиалга аягүйх байх гэдэг ч юм уу. Эсвэл үйлчлүүлэгч ихсэх гэдэг ч юм уу. Ямар ч ясан та юу ч ясан бас хамаагүй ажил бас нэлээд саадгүй өрнөлттэй явах магадлал өндөр байна. За тэгчээд за энэ карт ингээ буруу харсан байгаа. Ер нь ажил үйлс дээр одоо тийм түрүү энэ дээр аягүйх одоо захиалга хэсэг юм шиг те ер нь ингээл ажил аягүйх араас аягүйх ирээлтэй ер нь айгүй өрнөлттэй байгаа учраас энэ сард таны одоо ажлын ачаалал даах төвчээрийг бол нэлээд шалгаж магадгүй гэж бодож байна. Тий. Тэгээ одоо зарим нэг юм их та болохоос өөр аргагүй болно гэдэг ч юм уу. За ажил ийм их амжин цохоо одоо энэ дээл төвлөрөө даа гэдэг ч юм уу те. Тий ямар ч яс нэг тийм таны ажлын ачаал нэлээд их те. Дараагаас орж ирэл айгу завгүй ах юм шиг те. Тийм байх учраас таны ажлын ачаалыг даах тэр төвчээрийг шалгах гэдэг байгаа юм шиг иймэрхүү саруулж магадгүй байна. За тэгчээд за орлого мөнгө санхүү ямар байх вэ? За мөнгө санхүү дээр тийм таал нэлээд юу байх нь маш одоо яг хэрэгтэй юмд л мөнгө урж магадгүй юм байна. Яг энэ ер нь хэрэгтэй юм хэрэггүй юм уу? Хэрэггүй бол би ерөөсөө авахгүй гэдэг ч юм уу. Тэгвэл ямар ч гэсэн жоохон надад юу гэдэг юм бэ? Харамж гэж хэлж чааш мөнгөндөө айгу мөнгө зарахтай айгу харам байх юм байна. Тэгчээд энэ картыг харах юм бол ер нь бол одоо таны ажил үйлсийн ч юм уу те одоо таны одоо бодит чадвар мэдлэгч нь танд мөнгө авчирна гинэ. 4 сард. Тийм яг таны одоо чаддаг яг бодит төр хийж чаддаг юм чинь юмараа та мөнгө олно гэдэг ч юм тэр чинь ингээ мөнгө ол. Тийм бодит чадвар одоо таны мэдлэгтэй мөнгө бол мөнгө дуудна авчирна тий. Ер нь бол мөнгө бол нэмэгдэнэ гэж бодож байна. Гэхдээ та тийм дэмий юмд бол нэг хүрэхгүй маш даруухан байх юм байна. Мөнгө ингээм орлого нэмэгдээ та бодит чадвараар мөнгө олж байгаа ч гэсэн маш тий даруухан мөнгө тал дээр. Тэгээд ингээ энийг харах юм бол ер нь ингээд тэг хүлээлтээс гадуур мөнгө орж ирж магадгүй юм байна. Та ерөөс одоо бодоагүйсэн хүнээс ч юм уу бодоагүйсэн газараас ч юм уу тий. Тэг мөнгө орж ирэх магадлал өндөр. Тэгэд мөнгө санхүү ер нь бол тийм нэмэгдэн. Тэгтээ өөрөөр та яг бодит чадраараа мөнгө олно. Тэгсэн мөртлөө айгу даруухан одоо мөнгөө хамаагүй зарахгүй маш яг бодиттой юм дээр л мөнгө зарна. Ер нь бараг жоохон тийм мөнгөндөө харам байна. Гэхдээ энэ айгүй сайн зүйл гэж бодож байна. Тэгшэл тийм юм авч мөнгө урж хартай. Тэг яг энэ дээр болохоор яг хэрэгтэй юм да юм гэдэг байхгүй. Яг энэ зүйл надад хэрэгтэй юм хэрэггүй мөнгө сайн бодчихж та мөнгө авах юм байна л да. Харин мөнгө өрөхгүй байх гэж бодож байна. Орлого бол нэмэгдэнэ. За тэгээд хайр дурлал буюу одоо хайрд бол хамаагүй гэсэн хүмүүс хүн хоорондын харилцаан дээр үзэж олно. Замарчсан хүн хоорондын харилцаа бол нэлээд сайжрах төлөвтэй. Таныг яана гэл тэгс айгу хэцүү болсон үед одоо туслах хүн гарч ирэх гэдэг ч юм уу. За хайр дурлал дээр одоо ярих юм бол тэг харилцаа айгу сайжрах тий онцгой харилцаа сайжрах гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл авах юм байна. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол хоорондын харилцаа таны бодсноос илүү
Тэгээ сайн байж магадгүй. Харилцаа за хайр дурлал дээр үзсэн хүмүүс харилцаа одоо сайжрах гэдэг ч юм уу. Тийм ер нь охин орд харилцаа болсноос илүү сайн байх, харилцаа айгу сайн байх тий. Тийм тэгээд ер нь бол танд үүдээ танаас зөвлөгөө авах ч юм уу, эсвэл та зөвлөгөө авах хүн байх, олдох ч юм уу, эсвэл танаас зөвлөгөө авах хүн гарч ирэх ч юм уу, ийм хоёр юм байна. Тэгээд тэгснийхаа дараа одоо танд талархал илэрхийлэх, та өөрөө талархах. Тэгээд тэр зөвлөгөө авсан хүмүүсээ баярлаа гэдэг илэрхийлэх, эсвэл танд хүмүүс баярлаа гоё зөвлөгөө өгсөн гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү үйл явдал болох магадлал өндөр юм байна. Хооронд харилцаа бай хайрцагтал дээр тийм. Хайрцагтал дээр болохоор зэрэг ер нь байдал аягүй сайжрна гэдэг байхгүй. Өө энэ ч аягүй гоё мундаг хүн байсан байж тээ гэдэг ч юм уу. Миний болсон айтайхан байсан байх шүү гэдэг ч юм уу. Хүзэл болж магадгүй. За тэгээд тэг хайр дурлал дээр энэ карт гал бүр гоё та аягүй тэр хүний одоо юу гэдэг юм. Өөрийнхөө гялал зуур те эмгтээлэг аягүй гоё гал төлтөө шин чанараараа тэр хүнийг нэлээд татна гэдэг ч юм уу те. Хүн орны харилцаан дээр тий хэлэх юм бол одоо та аягүй тийм найдвартай сэтгэл татан байх. Ер нь ингээд олонний танил болох гэдэг юм. Эсвэл олон хүн таны ойр тойр аягүй олон хүн таны них гоё ингээд өөрөөрөө байгаа. Тэгээ хүмүүст ингээд аягүй тийм яг чин сэтгэлээсээ гал төлтөө сэтгэлээсээ те ингэж хандж байгаа байдал нь одоо таны ойр тойр нэг хүмүүс ингээд цуглаад те цуглах гэдэг ч юм уу тийм нөхцөл байдал үүсэх. Тэг ер нь ингээд та ингээд байгаасаа илүү гоё харагдах хүмүүст те хүн харилцаа дээр ярьж байгаа болохоор те тийм үү одоо хүнд төрөн зөвлөгөө өгч магадгүй. Тэг нилээн одоо нэг л гоё айгу том гал дүлтөө мөртлөө хүнийг өөртөө татах хувьд та тэнийх гоё тийм гоё үйл явдал болох юм шиг хүн хоорондоо харилцаа дээр ойр тойронд ч хүмүүс ингээ айгу цуглах тий та хүн татах чадaltaй байх. Тэгсэн мөртлөө бас ингээ хүмүүст айгу гоё сэтгэлээсээ ингээл тий хандаад байгаа юм шиг. Ийм гоё карт. Замарсан хоорондоо харилцаа буюу хайр сэтгэл дээр гоё карт гарлаа. Ер нь муухай юм гарсангүй тий. За тэгээд одоо энэ сард таны харсан дасны грин мессеж. Энэ Япон улооны картад Минамайно котони зэнгрэко цукус. Юу яг урд байгаа юм да бүх анхааралтай бүх чадлаа тийм зориулаарай гэсэн байна. Тийм зөвлөгөө. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ сард танд юу чухал гэхлээр анхаарлаа сарниулахгүй байх нь их чухал юм байна. Тийм. Ямар нэгэн гадны нөлөөнд хит авталгүйгээр төвлөрч ажиллах нь одоо таны амжилтын тэнцлэхүүр болно шүү. Нэг юмдаа ингэ төвлөрөөд байгаа. Муу бол илүү их одоо бас нэг өөр зөвлөгөө юу гэхээр та энэ сард илүү их хариуцлага хүлээхэд тийм бэлэн байх. Одоо танд ийм томоохон нэг үүрэг тий энэ картыг харах юм бол энэ сард танд томоохон үүрэг боломж ирж байгааг тий илтгэж магадгүй энэ картаар яг л урдаа юм да тий төвлөрөөрөө. За нэг иймэрхүү. За тэгчээд одоо танд сахиусны грин энэ сард танд хэрэгтэй мессеж юм бол амьдралын зорилго гэсэн юм гаргасан байна. Тэгэхээр зэрэг сахиусны грин мессеж юм бол өөрийнхөө дотоод тий өөрийнхөө бүр ингээд дотоод дуудлагад одоо дотоод мэдрэмж гэхүү дуудлага гэхүү тэрэнд бол анхаалаа ингээд өөрлөг гарцсан маа тий яг л өөргөө хийж байгаа юм л гоо тий өөрийнхөө дотоод одоо мэдрэмж дуудлаганд анхаарлаа хандуулж одоо өөрийн замаа итгэлтэйгээр дагах одоо цаг ирсэн шүү. Тэгээ өөрийн авьяас, чадвар, хүсэл мөрөөдөлдөө итгэж зэрэгтэй алхам хийгэрэй гэсэн байна. Тийм. Өөрийнхөө зүүн савиндаа итгэж таны бодож байгаа, үйлдэж байгаа зүйл чинь айгу зөв шүү. Өөрийнхөө тий чадвар одоо хүсэл мөрөөдөлдөө итгээрэй гэсэн байна. Тэгээ дайр торонд айгу олон сахиусны таацтай. За ийм гоё карт өгсөн байна. За тэгээд бүх картуудаа тайлбарлуулсаад хамгийн сүүл таны сонголтын картнаас мессеж авч чадж байна. Энэ бас та юм шиг санагдаж байна. Тэгээд одоо өөрийнхөө дээд бие гэх үү, харсан даасан тэнгэр гэх үү. Одоо ивэлд орцсон хамгаалтанд байгаа юм шиг юм гоё карт байна. Ask for help гэдэг карт.
Тэгэхээр та бусад хүмүүсээс тусламж хүсэх гэж байгаа юм шиг бол санагдахгүй байна. Та өөрийнхөө одоо юу гэж хэлмээр юм бэ? Сахиус нэнгэрүүд болон өөрийнхөө дотоод тэр одоо мэдрэмжээсээ зөвлөгөө аваараа. Өөрийнхөө дээд бие гэхүү одоо артнаас нэнгэрхүү те. Та өөрийнхөө одоо сахиус нэнгэрүүдээсээ дотоод одоо мэдрэмжээсээ те зөвлөгөө аваараа. Муу одоо өөрийнхөө зүүн совингоо сонс те. Ер нь бол сахиус нэнгэрүүд болон одоо орчлын ертөнц ч гэсэн одоо таныг удирдан ингээд чиглүүлж байгаа учраас одоо зүрх сэтгэлээ нээж тусламж хүсгээс одоо бүү эмээ гэсэн байна. За ямар ч гэсэн энэ бүрийн 3 дугаар карт сонгосон бүр амар арай хэтэрхий дэндүү бүр амар гоё юм гарч байгаа шиг санагдчихсан. Ингээ бүгд ингээд хараа хайр тард бүүн сахиус нэнгэрүүд артан даасан нэнгэр бүр орчлын ертөнцтэйгээ бүр холбогдсон юм шиг бүр ингээд хамгаалтан ч гэсэн айгүй хүчтэй тий. Яг үнэхээр гоё. Анх удаа баг юм гоё байх юм шигтэй юм уншиж үзэж байна. Ордонд байсан махалта зүгээр ойрын үед тий. За ингээ баяр хүргэе. Үнэхээр гоё. Надад өөр уншиж гэсэн үнэхээр маш таатай. Таатай байлаа. Яг одоо нэлийн ядарсан байгаа аахгүй нэлийн шин болж байгаа. Тэгсэн мөртлөө би энийг уншихдаа цаана ядарсан байгаа мөртлөө ингээд гой санагдаад байхгүй. Тэр айгүй хэцүү байсан бол би нэлээ яа. Тийм үнэхээр тийм амар гоё. Хамгийн гоё картууд гарлаа гэж бодож байна. Энэ бүр ялангуяа. Энэ бүр амар гоё. За ингээд үнэхээр баяр хүргэе юм ч гэсэн маш гоё карт. Энэ нуузаа зөрсө муухай карт алга. Муухай ч гэж яах вэ? Зүгээр юу карт алга. За ингээд одоо өндөрлөө үнэхээр одоо 3 дахь картыг одоо сонголтыг сонгосон хүн таарад таалагдсан бол тэг лайк тарахаа бити мартаараа subscribe дараагүй хүмүүс сайн бол миний одоо чаналыг бүртгээд аваараа тэг subscribe даваад дараараа тийм үнэхээр таалагдсан бол тий муу одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс бөгөөд 4-р сараа сайнаар бэлэгдэх хүмүүс байх юм бол Азийн юу дарч таны Аз юм бол нэлээд дээшлэх сар болохоор зэрэг Азийн Европа Азийн нөгөө одоо 4 навчтай өвстэй навчтай Азийн глоба энэ имож алдахгүй бол нөгөө юу дарч болно зүгээр ногоон гоё навчтай таны үнэхээр Аз хэмэрийг тийм бэлэгдээд за энийг дараарай ч үсэ. Тэгвэл би 3 дугаар карт сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа юм та өөрийнхөө одоо 4-р сарыг маш санаар бэлгэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо. Үнэхээр энэ хүртэл үдсэн намайг одоо үргэлж сонсдог, дэмждэг, анхудаа сонирхон үдсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл. Баяртай. Бай бай.